За энэ сайхан өглөөний мэнд хүргье. Төрийн төлөө огтон бааж өхөн гихчээр гээд ерөөсөө одоо улс төрийн талаар нэг их санахгүй байдаг. Тэгсэн чинь одоо би тэр яриад байгаа Монгол улсын үндсэн хуулийн 6-гийн 2-т юу заасан бэ гэдгийг өчигдөр би бүр Google-с бичиж авлаа. Монгол улсын үндсэн хуулийн 6-гийн 2-т Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар түүнчлэн газрын хэвлэл, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан, төрийн нийтийн өмч мөн байгалийн баялагийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж одоо ба ирээдүйн үеийн иргэн бүрд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах газрын хэвлийн баялагын үр өгөөжийг үндэсний баялагын санд төвлөрүүлж тэгш шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялагийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх хэрэгтэй. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмлын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдлэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийг дийлэнх нь ард түмэнд ноогдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэсэн байгаа байхгүй юу? Яа харахгүй тэр 6-гийн 2. Тэгэхээр энэ мэдээллийн давуу байдлаа ашиглан энэ төрийн өмчийг эргэж шударгаар ингээд тэгш хүртэх ёстой тэр газрын хэвлийн баялагч байд юм уу? Эх орныхоо баялагийг ганц хүний хувийн компани мэдэлд өгөөд тэгээд эргээд нөгөө нэг өгсөн энэ байдал бол одоо нэр аргагүй л өстой юм мэддэг, уншдаг, жоохон ойлгодог хүн бол үгээ хэлэхээс тэмцэлтэхээс аргагүй маа гэд бодлоо. Тэгээд энэ тухай бас хаваалцж байна. Оюу толгой гэж яриад байгаа оюу толгойн гэрээний асуудлын тухай ч гэсэн за яг би мэдж байгаа байлгүй дээ хүмүүс. За эсвэл нэг хэсэг нь тэгээ баян чинэлэг болго бусдаагаа чирээ явах юм байлгүй дээ гэсэн юм ухар өчөд бодолтой байсан би. Тэгсэн чинь яг ингээд нарийн ухаад бодоод үзэх юм бол энэ айгүй учир жанцантай байх нэ. Тэгэд иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялагийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх хэрэгтэй гэдэг. Тэгэхээр энэ янз янзын нөгөө зүйлийг одоо ураныг энтер эсэргүүцээд байсан нөхдүүд бас зөв юм шиг надад энэ хуулийг уншиж үзээ санаанд тэгж санагдж байна. Стратегийн ач холбогдол ашигт малтмлын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдлэлд байх зарчим. Байгалийн баялагч ард түмний мэдлэлд байх юм биш үү? Тийм зарчимтай үндсэн хуулиндаа заасан нийцүүлсэн үр өгөөжийг нь дийлэнх нь ард түмэнд ноогдож байх эрх зүйн үнцийг хуулиар тогтооно гэдэг байна. Тэгэд юу дийлэнх нь тэгэхээр ийм зүйлээрээсээ байхгүй болохоор энэ оюу толгойгоо авъя. Нөгөө өөртөөхөө эрхийг эдлэе, эзэмшье. Тодорхой хэмжээний 3,500,000 хүн амтай гэж яагаад ингэж ядуу буурай дорой тий 5% нь л баян чинэлэг газрын хэвлийн баялаг орд ашигт малтмлын ордын хувьдаа эзэмшээд тэг хаан шиг амьдардаг юм бэ гэдэг тал дээр энэ хүмүүсийн хилээд яриад байгаа тэмцээд байгаа энэ үйлдэлүүд нь зөв юм байна. Анхаарал хандуулахгүй л бол бүр сэтгэл гаргаж ингэж үндсэн хуулиач гэсэн уншиж үзэхгүй л бол энэ хитэн тэнэг юм гэж яваад хамбал ерөөсөө хийх ажилгүй хитэн тэнэг юм гэж яваад иж болохгүй юм байна гэдгийг л нөгөө гинт ухаарсан гэдэг шиг юм болж юм гэхчээр тэгээ хаваалцж байна. За та бүхэн өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа.